бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болон FM 104 эрүүл амьдралын радио тусгалцэг эмээн цахим сонин хамтран өсвөр үеийнхэн залуучуудаа COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, яаж дэмжих арга замуудын талаар цуврал подкастыг бэлтгэн хүргэж байна. Подкастын эхний дугаартаа цар тахал хөл хорионы үед сэтгэл зүйгээ хэрхэн таньж мэдэх вэ? Цар тахалтай холбоотойгоор сэтгэл санаанд ямар сөрөг өөрчлөлт, ямар шинж тэмдгүүд гарч болохыг мэдэж авахаас гадна яг чамтай адилхан олон залуус байгаа шүү. Чи ганцаараа биш гэдгийг хэлхийг зорилоо. Подкастын анхны дугаарын зочноор Лантун дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ганж Явхлан урьж сэтгэл зүйн хэвийн бус байдлаа хэрхэн мэдэж бас яаж даван туулсан түүхээс нь хуваалцлаа. Яг ханаа төрдөг, хоолой өвддөгтэй адилхан бидний сэтгэл гэдэг эрхтээ өвддөг юм байна л да. Тэгээд сүүлийн үед бол энэ айгүй их түгээмэл болцсон. Одоо жишээ нь ихтэл би сүүлд нэг яг энэ талаар хүнд байгаа хүмүүсийн ингээд групп нэгтэл тэр дараа 1000 ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нэг зөвхөн одоо жишээ нь ялангуяа сэтгэл готролд байгаа хүмүүс яг өөртөө л тохиолдоод байна шүү дээ. Би л юм хэцүү байгаад байна. Тэг хүмүүс намайг ойлгохгүй. Бусад хүмүүс бол ингээл инээгээл гоё байгаад байна гэд яг үнэндээ бол маш олон хүмүүс яг чамтай адилхан тийм сэтгэл одоо бэрхшээл ийм асуудлыг бол туулж байгаа. Тэртээ тэргүй бид нар бас амаргүй нийгэмд амьдарч байна. Одоо маш их өөрчлөлттэй. Дээрээс нь маш их медиа ингээд энэ болгон бол бидний нэг сэтгэл зүйд бол аягүй их нөлөөлж байгаа. Тийм. Тэгээ энэс болоод бид нар өөрсдөө мэдлэгөө өвдчихдөг. Хамгийн хэцүү нэг вэ гэхээр нэг сэтгэл гэдэг эрхтний чинь бариад авч болдоггүй. Одоо бид нар хөл шалбарчвал те гар угарчвал энэ ингээд эндээ угарчлаа. Энэ дээр ийм хийгээд ийм угаад ингээд боогоо зүгээр болно гэдгийг мэддэг те. Тэгтэл сэтгэл гэдэг эрхтээ өвдсөн үед бид нар яхаа мэдхий болчихдог байхгүй. Одоо сошиал нэтворкоос ахуулаад бид нар янз бүрийн юм үзэж харж штэ энэ медиагаар те бид нар бол энд ингээд медиатай айгүй хамааралтай болцсон. Тэндээсээ бид нар бас айгүй ядраад байдаг тэр нэг айгүй стресстэй байдаг тэрийг бас сайн мэддгүү. Нэгдүгээрт энэ бол зөвхөн чам тохиолдоод байгаа юм биш. Энэ бол өөрөө ер нь их олон хүн тохиолдож байгаа нэг юм бэрхшээл байгаа. Хоёрдугаарт энийг ерөөсөө энэс ичиж зовж нуух ямар шаардлага байхгүй. Энэ өөрөө бид түрүүнээс штэ ханаа төрдөгтэй адилхан нийтлэг зүйл байна гэд. Тийм учраас эхлээд бол энийг хүлээн зөвшөөрөх нэг чухал л та. Хүмүүс нөгөө нэг ингээд аюух зүхтааж явсаар хагаад нэгэнт байгаа юм чинь зүхтаад нэмэргүй штэ тий. Зөв надад үнэхээр юм асуудал байна гэдгээ эхлээд өөрөө хүлээн зөвшөөрөөд дараа нь түүнээсээ одоо ямар арга замаар энээсээ би өөрийгөө эмчлэх вэ? Мэргэжлийн одоо эмч байгаа штэ тий. Мэргэжлийн эмч зөвлөгөө ийм зүйлүүдийг одоо олж үзэж тэр сэтгэл готрол гэдэг зүйлээсээ ангижрах алхмуудаа хийх хэрэгтэй байхгүй. Тэг мэдээж өөргөөс авч байгаа юм шиг гинт одоо алга болохгүй. Та өөрөө яг мэргэжлийн үнээс зөвлөгөө авсан уу? Би чинь бол одоо мэдрэлийн ядаргаа те нойр гүйдэл за одоо энэ янз бүрийн сэтгэл санааны төвшөлт ийм юугаар ч одоо би олон жил болж байгаа шүү дээ. Тийм. Сүүлд намайг бүр тэр том арга хэмжээнд дэр энэ залуусын сэтгэл готролд өртөж байгаа залуусын төлөөлөл гэдээ би тэр Анредийн 1000 хүний өмнө суугаад ярьлаа шүү дээ те. Би л яриад байгаа болохоос бусад хүмүүст юм асуудал байгаа байхгүй юу. Тийм. Энэ бол нэг тийм амар хүн галзуураа солиороод байгаа юм биш. Энэ бол хүн энэ мэдрэл сэтгэл гэдэг эргэтэн чинь л өөрөө хямраал ядраал ингээл хүн өөрөө амьдралын зөв хэмнэлтэй юм нас болж байгаа. Би бол невроз гэж байдаг юм л та. Одоо энэ семүтийн тэнд бол би чинь нэлээд олон удаа хөвтөж үзсэн. За уламжлалт ангаах ухаан одоо мамп татсан те. Ингээд барай төөнөр зүү гэд их явж үзсэн. За эмгүү эмчилгээ гэд ингээд бас одоо явдаг. Тэ ингээд тиймэрхүү. Гэхдээ яг миний өөрийн хийдэг ажлын хүчирхэллийн эсрэг те нэлээд бас их айхтар юмыг үзэж харна л та. Тэгээд би бол яалтчгүй өөрөөхөө хийж байгаа ажлаасаа болоод өөрөө хямарсан тийм л зүйл байж байгаа. Хөл орой тогтоосонтой холбоотой хичээлдээ явах, найзуудтайгаа уулзах, дугуйлын секцэнд хамрагдах, янз бүрийн арга хэмжээнд оролцох зэрэг өдөр тутамдаа хийдэг байсан зүйлсээ хийхгүй, зөвхөн гэртэл байх нь амаргүй байгаа болов уу? Магадгүй чи ганцаардаж, уурлаж, бухимдаж, юу хийхээ мэдэхгүй, сэтгэл санаа чинь тогтворгүй айж түгшиж байна уу? Ийм байдал нь хэвийн зүйл үү? Эсвэл ямар нэг асуудал байна уу? Энэ талаар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч эмч Цэрэн Долгорын зөвлөгөөг хүргэж байна.
За өсвөр насныхны одоо энэ COVID-19 халдвартай холбоотойгоор гэр хориотой, хөл хориотой байгаатай холбоотойгоор өсвөр насныханд бол нэлээд бас хэцүү байгаад мэдэгдэж байгаа. За тэгэхээр ямар шинжүүд илэрдэг вэ гэдгийг ярихаас өмнө өсвөр насны хүүхдэд онцлог гэдэг юм чухал хэрэгцээний талаараас ярих хэрэгтэй болно. Өсвөр насныхан маань нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байдаг. Найз нөхдөд харилцаа нь маш чухал, гэр бүлийн харилцааны дараа ордог, маш дээгүүрт орж идэг чухал харилцаа байгаад идэг. Энэ харилцаа маань одоо яг ингээд хөл хориотой холбоотойгоор хэрэгцээ хангахгүй байгаатай холбоотой хүүхдүүд маань бухимдах, ганцаардах, за одоо өөрийнхөө сэтгэл санаагаа бусдад хуваалцах тэр хэрэгцээнд хангахдахгүй байх, үүнээсээ улбалаад хүүхдэд одоо сэтгэл санааны таагүй сөрөг мэдрэмжүүд хүчтэй мэдрэгдэх, түүнийг илэрхийлж чадахгүйгээсээ болоод бухимдж байна, бухимдлаа төрөмгийн байдлаар илэрхийлж гаргаж байна. Энэ илэрхийлж гаргаж байгаасаа болоод хүүхдүүд маань ойр тойрныхан гэр бүлийнхэнтэйгээ харилцааны хувьд асуудалтай болох харилцааны бэрхшээл үүсэх зэрэг олон сүргүүр дагавруудыг гаргаж байгаамаа. Нөгөө үндсэн хэрэгцээнд хангахдахгүй байгаатай холбоотой үүсэж байгаа гэдгийг манай өсвөр насны хүүхдүүд маань бол өөрсдөө ч гэсэн зарим нь ойлгохгүй байгаа. Би яагаад ингэ бухимдаад байгаа юм бол, яагаад уурлаад байгаа юм бол гэдгийг ойлгохгүй байгаад идэг. Тэгэхээр нөгөө хүүхд маань гармаар байна, гадуур хардмаар байна, агаарт гармаар байна, найзуудтайгаа тогломоор байна, хөгжилдмөр байна, ярилцмаар байна гэсэн тэр хүсэл нь хангахдахгүй байгаатай холбоотой хүүхдэд бухимдал маш их үүсч эхэлдэг. Тэгээ бухимдал сөрөг мэдрэмжээ бухимдлаар гадагшлуулаад байх байдал их ажиглагддаг. Энэ тэгэхээр байж болох зүйл юм аа. Энэ зүйлээ бид нар тэгвэл бухимдаад байгаа, уурлаад байгаа, ганцаардаад байгаа мэдрэмжээл зөв цогцтой илэрхийлээд гаргах юм бол асуудлыг шийдэх боломжтой. Тэгэхээр энэ хэрэгцээг нь бид нар одоо чөлөөтэй гараад энэ хэрэгцээгээ хангаа, найзуудтайгаа шууд уулзаа яваа гэж хэлэх боломжгүй байгаа учраас энэ цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар маш сайн хүүхдүүдэд ойлгуулах, ингэснээр хүүхэд тухайн тэр хэцүү байгаад мэдрэмжээ илэрхийлж гаргаад энэ цар тахлын үеийн хөл хорионы үеийг бол амжилттай даван туулах боломжтой болох ёстой болдгоо. Тэгэхээр өсвөр насны хүүхэд маань тэрийг санаа зовлтгүйгээр ээжтэй, аавдаа өөрийнхөө юу мэдрэгдээд байгаагаасаа илэрхийлж яриарай. Ганцаардаад байна уу, гониглаад байна уу, бухимдаад байна уу, бүх юм түүхтэй санагдаад байна уу, аль эсвэл өөрийгөө ойлгохгүй байгаад байна уу гэдгийг илэрхийлж яриад хамтдаа ярилцах юм бол гарц шийдэл олох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд маань энийг сайн ойлгочих юм бол одоо энэ үеийг бид нар амжилттай даван туулах боломжтой болно. Эцэст нь хэлэхэд бол ганцхан шилдэг арга байгаа. Тэр бол хөлс гаргах. Хэзээ ч буруу амжилт хийдэж болохгүй. Яг тэр чинь биеийн тамир байхгүй. Эсвэл готрол биш хүн байсан ч хамаатай байхгүй. Тэгэхээр яг шинжлэх ухаанаар үгээс энэ нотлогдсон. Хүний хөлс стрессийг задалдаг гэж байгаа. Одоо Мишель Обама хүртэлтэй маш их хэмжээний гүн сэтгэл готролд орсон хүн байдаг шүү дээ. Тэгээ өглөө болгон 6 цагт босоод ерөөсөл гүйдэг байсан. Ерөөсөө маш их хэмжээний хөлс гаргадаг байсан. Тэрнийхээ учраар одоо тэр сэтгэл готрлаасаа давж гарсан өөрийнх нь тийм номон дээр нүртэл юм байж байгаа. Тийм учраас ерөөсөө энэ хөлсийг сайн гаргаж явах хэрэгтэй. Хөлс гаргах айгүй чухал. Дээрээс нь хүн илүүдэлж ингээ багасгана те. Ингээд ирэхээр хүний биеийн нөгөө нэг ерөнхий эргэлт өөрөө зүг болдог те. Сэтгц гэдэг юм чинь бас биетэй холбоотой байхгүй. Хүний бие айгүй сайн чирэг хүчтэй байвал бас энэ эргээд сэтгцийнхаа тэр сэтгэл готрлаа бас дархлаагаа дэмжин тийм иймэрхүү юмнууд бол байгаа. Тэгэхээр аль болохоор үнэхээр учрах болохгүй бол ерөөсөлгүй те. Хөлс гаргахад заавал фитнест очих хэрэгтэй биш шүү дээ. Чи юунд хоббитай, юунд илүү дуртай байна тэрүүгээр л хөлс гаргаж. Би бол жишээ нь зураг авах дуртай байхгүй. Би чинь бол ерөөсөө гудамжаар ерөөсөө айгүй их явж байгаа. Алхаал ерөөсөө зураг аваад тэр чинь миний мотивацийн зураг авах байхгүй. Тэгээ өдөрт нэг 20 км-ийн tur бол явчихж байгаа байхгүй. Яг гудамжны зураг авт юм чинь. Тэгээ явахаараа тэр чинь надад ингээ сайхан биеийн тамир болоод хөлс мэс гараад тэгээ орой ингээ сайхан ядарсан байж байгаа байхгүй би. Тэгээ сайхан би ядарсан бие чинь хичнээн нэг тарих ажилласан ч гэсэн ингээд үнэхээр ядрах үед бас унтдаг байхгүй хүн тийм. Тэгээ бүтэн шөнийн нойр авсан хүн бол хамаагүй дээр штэ. Ямар ч сэтгэлийн асуудал одоо бас нэмэртэй байдаг байхгүй хүний нойроо сайн авч чадна гэдэг бол тийм. Тэгээ иймэрхүү шатаралтай юмуд байгаа. Тэгээ яг хоо ялангуяа өсвөр насны хүүхдүүд маань нөгөө нэг юм л та хөрхий. Бид нар нөгөө эморн гэж ярьдаг штэ тийм. Ямар нэгэн юмд бас нэлээд эмзэг тийм хүлээж авна. Тэгээд яг нөгөө өөрөө төлөвшөж байгаа тэр насан дээр болохоор нөгөө хайр дурлал бай тээ эргээд нөгөө найзуудын харилцааны асуудал байна, дарамт байж гин аав ээжтэйгээ санал бодол одоо зүрэлт нь мэрэгжил сонгон тээ мөнгө төгрөг гэдэг юмтай харьцаж үзэн бие даана. Яг энэ үед чинь нөгөө өсвөр насны хүүхдүүд бэлэн биш байдаг байхгүй. Тэгээд ирэхээр ингээд олон юм давхцаад ингээд ирэхээр айгүй их тийм бас ялгаагүй сэтгэл хөдлөлд орчиж байгаа. Насны зовлон гэж байна шүү дээ. Тий. Насны зовлон гэж байна. Тэгэхээр тэр хүүхдүүдэд асуудал байж л байгаа. Тэгэхээр аль болохоор одоо нөгөө дуу шуутаа уйлж унжаа яваад идэх хүмүүс их гайгүй шүү дээ.
Тэр чи ямар нэг юм биенээсээ гаргаад байгаа байхгүй. Хөлс нулимс те одоо эн чинь хүнээс юм гараад штэ. Тэгээ логик нь бол ер нь орсон юм болон гардаг байхгүй. Тэ одоо чи заавал гаргаж явах хэрэгтэй. Одоо хүн хоол идээд гаргадаг штэ. Тэрнтэй адилхан тэр орсон юм эргээд гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр стресс бухимдлыг дотор нь бариад төгжээд ах юм бол хамгийн муу. Тэрийг гаргаж явах хэрэгтэй. Ингээд найздаа яар, сэтгэл зүйчэд яар, үйл, хөлс гарга те. Энэ бол амар нэмэртэй байхгүй. Тийм ямар нэг биес ингэж юм гарна гэдэг бол тийм. Чи бол ерөөсөө ганцаараа биш. Маш олон хүнд бас энэ асуудал тохиолдоод хүмүүс туулаад гардаг зүйл. Тийм учраас мэрэгжлийн хүмүүсээс те зөвлөгөө аав, те сайхан хүмүүстэй ярилц. Чи бол ерөөсөө ганцаараа бас биш шүү л гэж хэлмээр байна да. Удаан хугацаанд үргэлжилж байгаа хөл хорой цар тахлын үед сэтгэл зүйн асуудал тулгарч ямар нэгэн хүнд хэцүү нөхцөл байдал тохиолдвол тусламж авахаас битгий санаа зовоорой. Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дараах дугааруудад хандахыг зөвлөж байна. Цагдаагийн шуурхай дуудлага мэдээлэл хүлээн авах 102, хүүхдийн тусламжийн 108 утас, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах 107, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх 9649 тэг5, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 7018 77 97, 7018 тэг1 36, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх 24 цагийн 1800 2000, коронавируст халдварын талаар зөвлөгөө мэдээлэл авах 119 100 80 68 69 гэсэн утаснуудаар холбогдоорой. COVID-19-ийг сэтгэлийн дархлаагаа дэмжиж амжилттай даван туулцгаая. Өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Эцэст нь хэлэхэд чи ганцаараа биш шүү. Та бүхэн манай цуврал подкастыг FM 104 эрүүл амьдралын радио болон манай радиогийн Facebook хуудас, мөн тусгалцэг хэмээн веб сайтаас нийтлэлээр унших болон YouTube сувгаар үзэх боломжтой.